За хатуу хөл хорионы хугацааг бол засгийн газар сунгах шийдвэр гаргасан ч гэсэн боловсруулах үйлдвэрлэлийн салбарын одоо ажлын байр одоо бизнесүүдийг нээх шийдвэрийг бас давхар гаргасан байгаа. Гэхдээ үйлчлэгээний салбар бол бүхэлдээ хаалттай хэвээр байна. За яг өнөөгийн нөхцөл байдал энэ засгийн газрын хувьд хамгийн оновчтой шийдвэр нь мөн үү? Илүү сайн шийдвэр бизнесийнхэнд таатай нөхцөл байдалтайгаа уялдсан илүү сайн шийдвэр байлаа гэж бодоход тэр нь ямар шийдвэр байх вэ таны бодлоор? За тэгэхээр 10 хоногор хөл хоройг сунгахснаар бүхэлдээ одоо 30 хоног буюу бүтэн сарын одоо энэ хатуу хөл хоройны нөхцөлд одоо бид нар ажиллаж амьдарч байна. Тэгээ гол асуудал бол ерөөсөө одоо энэ үйлчилгээ тэгээд худалдааны байгууллагуудаас худалдан авалт хийж одоо өөрийн биеэр очиж худалдан авалт хийх энэ худалдан авагчийг хөдөлгөөнийг зогсоож байгаа энэ явдал юм аа. Тэгэхээр ингээд нэгд худалдан авалтыг зогсоочхоор бид нар нийт дотоодын нийт бүтээгдэхүүний одоо бүтэн сар гэдэг маань 12-ны 1-т тэнцэх юм эдийн засгийн одоо хохирлт учирч байна гэж ойлгож болно. Тэгээ багаар бодоход бол бид нар 2-оос 3 их найт төгрөгийн эдийн засгийн алдагдлалт ийм орхон эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Тийм учраас өнөөдрийг хүртэл одоо Монгол банк юм уу сангийн яамнаас яг тодорхой энэ нэрэгдэж байгаа одоо эдийн засгийн салбаруудыг яаж дэмжих вэ гэдэг бодлогыг бол зарлахгүй байна. Гарч байгаа ярилцлага юмнуудыг харахаар бид нэр одоо мөнгө өгөх боломжтой шаардлагатай арга хэмжээг авахд бэлэн байна гэдэг ийм утгатай ийм ярилцлагууд өгöd идэг. Гэтэл бодит хэрэг дээр амьдрал дээр болохоор энэ арга хэмжээг айл хэдийн одоо автсан байх ёстой. Эдийн засгт мөнгө нийлүүлэх ёстой бол тэрийг нийлүүлсэн байх ёстой. Тэрнээс өнөөдөр одоо бид нийлүүлэхэд бэлэн гэдэг ийм мэдээлэл хийж байгаа маань өөрөө маш ийм хариуцлагагүй асуудал болж байна. Тэгэхээр энэ эдийн засгийн хохирол яг хэдийн хэмжээний одоо хохирол байсан бэ гэдэг нь бол хэдэн сарын дараа бол яг бодиттой тоогоор харагдах хаа.